За сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн байна уу дундад орон сайн байна уу Даалын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За өнөөдөр бид нэр Даалын хотоос ойрхон байдаг Гонлуудо арал буюу Бугут арал дээр хурж ирээд байна. Тийм аха. Ер нь одоо бид нар олон газараар ингэж аялж нэвтрүүлэг хийж явахад буг гэдэг зүйл бол утгүй ингээд тараад байсан тийм ээ. Тэгээ гайхалтай нь одоо хятадын яг одоо зүүн бэйд байдаг. Яг Даалын хөвөн дээр байдаг Даалын хотын тэг тусмаа Даалын хотынхоо дотор бас нэг жижигхэн арал дээр бас буг байлаа гэдэг нь их сонирхолтой санагдаж байна. Тэгээд энэ арал нь бас яг одоо бугаараа нэрлэгдсэн гэж нутгийн хүмүүс хэлж байна. За ер нь ингээд хүн төрөлхтний түүх ерөөсөө баг бугаас салж боломжгүй. Ягаад энэ хий бас бугт арал юм уу одоо буг олонтой арлаа гэж нэрлэж байгаа юм гэсэн чинь маш олон түүхийн үйлдвэрүүд байдаг юм байна. Жишээлбэл бугны ясаар хийсэн загсны дэгээ, за ингээд бугны ясны маш олон одоо эдэл хэрэгслүүд, бугын арьс. За тэгээд ер нь Гонлуудо арал болно шүү дээ. Хятадын түүхэнд хамгийн эрт хүн амьдарч исэн арал гэдгийг түүхээр болцсон юм байна. Энэ 7000 жилийн өмнө хүн амьдарч исэн гэдгийг нотолчихсон. Тийм ээ, ер нь одоо энэ арал дээр маш олон сайхан түүхийн олдврууд байна. Тэр дотор одоо хамгийн бас нэг тодорхойлох чухалтай зүйл нь бол 5500 жилийн өмнөх Будайн үүр байсан тийм ээ. Тэр нь бол бас одоо дэлхийн судалгаатуудын одоо судалж үнэлснээр бол бас одоо хамгийн анхны одоо олдсон Будайн үүрэ гэж үнэлсэн байна. Тэгээд энэхүү арал дээр ирэхэд тийм ээ Даалын хотоос усан онгоцон суугаад 50 минут яваад энэ арал дээр ирчихдэг юм байна. Энд маш олон аялал жуулчлалд зориулсан сайхан үзүүрүүд байдаг юм байна. Үзэсгэлэнт газрууд байдаг юм байна. Үүх түүх соёлтой нь бас тавхан танилцж болох юм байна. Хөвөн цагаан үйлсийн доор хөх цэнхэр далайн гэрэгт аж төрөн суудаг далайчны амьдрал хэрхэн өрнөдөг болоо. Даалины 500 гаруй арлуудын нэг болох Гонлуудо арлаас тэдний амьдралын сонин хачныг дэлгэн үзүүлэх аялал маань ийхүү эхэлж байна. Униар будан суунаглаж, уул нь уусан харагдах Даалын хотын арлын үзэсгэлэнг харсан хинч саатан зогсох нь аргагүй. Чанха арлуудын дотроос их газартаа хамгийн ойрхон орших Гонлуудо арал нь Ёны мужийн Даалын хотын Чанха шаанд байрладаг 3165 км² газар нутагтай. Үндэсний арлын ойн цэцэрлэг түрээлэн бөгөөд Ёны мужийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Таатай уур амьсгал үзэсгэлэнт байгаль бүхий Гонлуудо арлыг Даалын орох хаалга хэмээн нэрлэдэг. Ойролцоогоор 7000 жилийн тэртээ Даалианд хүмүүс аж төрж байсан тухай зан үйлийн үзэсгэлэнгийн ордны тайлбарлагч бидэнд ярьж явлаа. 2019 онд ашиглалтанд орсон энэ ордон нь 8070 м² талбайтай нийт 3 давхар барилга бөгөөд олон нийтээс цуглуулсан 700 гаруй үзмэртэй. Эдгээр үзмрүүдийг биет эд зүйлс, загварын зүйлс, гэрэл зураг гэх мэтээр ангилан дэлгэжээ. Эртний үе үеийн далайчны амьдралын улмөрийг харуулсан онгоц завь, гох дэгэ, дарвуул, өвсөн гэрэг, түүх соёлын янз бүрийн олдврууд нь мянган жилийн гэрч болон олон нууцлаг түүхийг хүүрнэ. Энэхүү музейгээр аялан явбад он жил давтагдшгүй үргэлжилдэг атлаа давтагдаад байгаа ч юм уу гэмээр. За үзэгчдээ бид нар одоо далайн ангид гараад ирлээ. Тэгээд буудлын эзэн маань нөгөө усан онгоцороо биднийг бас зүүшээ нөлөөн авч ирээд нэг жижигхэн арал дээр ирчлээ. Тий, нэг усан онгоц гэдэг нэг модон завь, хуучин маягийн модон завь, дээр нэг пад трактор гэж солгоцсон. Нилийн хуучин маягийн одоо юу гэж хэлэх юм да тийм аа. Тээврийн хэрэгсэлд суугаад ирлээ. Пад гэж суугаад ирлээ. Тэгвэл энэ арал дээр ирсэн чинь буудлын эзэн маань эдгээр өөрөө ингээд энд нөгөө тижээврийн үйлс хөгжүүлдэг. Далай дээр болоод ёроолтон тижээдэг гэн тий. Тэгэхээр тийм одоо арал юм байна. Тэгээд жуулчид зориулсан хүмүүс ирээд энд одоо нэг кисаа сатуудаг янз бүрийн тийм далайн одоо загас агнадаг тийм олон сайхан сонирхолтой юмд байдаг юм байна.
Тий. Ер нь одоо энэ Гуанлуудын арал дээр ирэх юм бол одоо маш олон гоё буудлууд байдаг аа. Тэгээд зочид буудлууд аривантай. Тэгээд зочид буудлынхаа өрөөгөөр ингээд шууд цонхоороо гадшаа харах юм бол шууд далайн үзэмжтэй. Тэгээд зочид буудлын эздүүд нь одоо ирсэн жуулчдыг бас одоо тав тухтай. Тэгээд одоо аялал нь сонирхолтой байлгахын төлөө бас ингээд далайн амтан түлгэхээр бас өөр арал дээр авч ирдэг. Иймэрхүү гоё үйлчлэгээтэй. Тийм байна. Одоо эн чинь бол ингээд Гуанлуудын арал бол тойроод маш олон аралтай юм байна тийм ээ. Бараг ингээд 100 гаруй 200 ч арал байдаг. Тэгээд тэрнийг ингээд зарим хүмүүс нь хавьдалж аваад ч юм уу. Тэгээд гол нь тэжээврийн үйлс эрхэлдэг. Тэгээд аялал жуулчлалт эрхэлдэг. Тэгэхээр энэ төр жуулчдыг маш гоё авч явдаг юм байна. Тэгээд үзэгч та бүхэн нэрвээ өнөхөр дааланд ирэх юм бол зөвхөн дааланд ирээд далай үзчихэд бити буцаад явчаарай. Арал дээгүүр найд үз. Далайн хангад гараарай. Загас агнах дуртай хүмүүс байдаг ч тийм ээ. Тэгвэл та бүхэн бас загас агнж үзээрэй. Тэгээд өөрийнхөө ансан далайн эдэнүүдийг тийм ээ хуурж, хайрж, шарж идэж болдог гэж шүү. Арлын далайчид далай дээр буюу далай доор, далайн тэжээвэр антад үржүүлэн жуулчдад далайн ан аваасаа сонирхуулж байна. Ийм бизнес эрхлэх нь өнөөгийн далайчны амьдралын нэг хэсэг болжээ. Магадгүй далайн салхисөрөн, далайн аян домордох нь далайд ирсэн жуулчдын хүсэл мөрөөдөл байж болох юм. Бид ч бас ийм хүсэлд хөтлөгдөн далайны жижигхэн арлаас далайд гарсан билээ. Далайн зөөлөн давлгаа, цэв цэнхэр тэнгэр, сэвэлзэн сэрчгэнэх салхи, хөлгүй далайн олон амьтны шивнэг чагнах зуур, сэтгэл амар амгаланд хүрчих шиг, бал бором шиг баг нас минь эргээд ирэх шиг хачин сайхан мэдрэмж зүрхийг минь эзэмдэн байлаа. За сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр бид нэр Гуанлуудын арлын Лотхишан гэдэг одоо ийм сайхан уултай устай үзмжийн газар хурж ирлээ. За ер нь ингэж байна шүү дээ. Далайнаас ойрхон энэ Гуанлуудын арлыг тойроод маш олон жижиг арлууд байдаг юм байна. Одоо ингэж харахад л нэг тийм аа нэг сүх шиг ийм арал байна. За ингэж энэ хүү Лотхишан арал. За энэ газар юу вэ гэсэн чинь бас нэг онцлог байдаг юм байна. Цагаан тоогрооны одоо шар хошоотой цагаан тоогрооны нутаг гэсэн бас нэрнэдтэй байдаг юм байна тий. Зөв. Ер нь одоо энэ аранд харагдаж байгаа бол шар тангис. Ингээд энд амьдарж байгаа хүмүүс бол нэг үл одоо нутгийнхаа сайхан өнгө үзэмжээр аялал жуулчлалын үеэлс эрхлэн нөгөө нь бол одоо энэ шар тангистай одоо далайн амьтан тэжээн далайны үеэлс энэнийг эрхэлж одоо амьдралаа өөдөн авч явдаг юм байна. Нэг хятадын үгэнд байдаг та далайг төшөл юу л далайд ойрхон бол далайд төшин юунд ойрхон юу төшч амьдрнаа гэсэн тийм бас хэл зүг байдаг байхгүй. Тэрнтэйгээ адилхан мөн энэ цагаан товроотойгоо адилхан бас нүүдэлж аялж одоо цаашдаа бас аялал жуулчлалыг хөгжүүлж ингэж аж амьдралаа тэтгэж явж байгаа юм байна. Ер нь бол орчмын үед бол аялал жуулчлал маш их хөгжсөн гэж тийм ээ. Тийм болохоор үзэгч та бүхэн бас тийм ээ. Энэ хөө гайхамшигтай нутгаар аялж ирээрээ. Энэ цагаан товроотой адилхан энэ бас маш хол аялдаг амт шүү дээ өөрхөө тийм ээ. Нүүдлийн шүү. Зүүн Азаас очиж тэнд очиж өвүүлччөөд зон болонгуудаа 4-5 сар нааш ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэтэй адилхан аяны шувууч шиг аянда марцгай бүгдээрээ. Дэлхийгээр аялна гэдэг түүх соёлын баялаг уламжлал, байгаль эхийн хосгүй бүтээлүүд олон үндэстэн ястны давтагдшгүй амьдралын хэв маягтай танилцнаа гэсэн үг билээ. Гуанлуудо арал дэх Лотхишаны аялал жуулчлалын газар бүх талаараа уулсаар хүрээлэгджээ. Гол хэсэгтээ 2 уул, 1 нуур, 1 сүнтэй. Түүхэн дурсгалт газрууд, байгалийн үдсгэлэнт газрууд болон амралтын газруудыг хослуулсан энэхүү газар 2023 онд Хятадын үндэсний 3 А зэрэглэл хүртсэн юм аа. Түүний зэрэгцээ зүүн хойд Азийн нүүдлийн шуудын чухал зогсоол гэнэ. Монгол нутгаас гарсан нүүдлийн шууд алс холын даалиан дэрж буудалдаг гэхээр дэлхийн ертөнцид наанч томгүй санагдах агаар тэрхүү бодолдоо итгэж ядна.
За үзэгчдээ бид локейшн одоо үзэмжийн бүсний яг Дагин нууран дээр хурч ирээд байна. За энэ бол бас нэг гайхалтай нуур. Далай дээр байдаг нэг нуур гэснээрээ их гайхалтай тийм ээ. За ингээд бид нар уулан тийм ээ одоо хинган даваан дээр хайрхан дээр байдаг тэнгэр нууруудыг бас олон очиж харж тийм ээ нэвтрүүлэгдээ бас оруулж байсан. Өнөөдөр ингээд далай дээрх тэнгэр нуур гэж нэрлэгдсэн үг шүү дээ. Тэр бүр гайхалтай байна. Дээрээс нь далайн ус болоод цэнгэг усны хооронд ерөөсөө бараг нэг 5 метр зайтай. Ингээд аягаар зутгаж байгаа юм шиг. Энэ цэнгэг нуур маань ингээд одоо ус ихтэй ирэхлээр далайраа орсоор орчдөг. Энэ бол бас ертөнцийн гайхамшиг. Тий. За тэгээд энэ Даалын хотын хүмүүс маань одоо сайхан энэ уул усаар ингээд сайхан аялал жуулчлалын бүс болгоод ингээд өнөөдөр бол маш их одоо эдийн засагтаа ингээд үйлдэл үзүүлж байгаа нь бас үнэхээр гайхалтай тийм ээ. Ер нь одоо энэ ийм уул хайрхан, ийм сайхан нуур бүрдүүл одоо олон газруудад байдаг. Тэгээд тэрнийгээ сайхан хөгжүүлж чаднаа, юм болгож чаднаа гэдэг л одоо хүний урвхан. Тэгэлгүй яг нөгөө нэг уул дүшиж ус харж амьдрнаа гэдэг шиг. Тэгээд одоо түүхнээс нь тийм ээ энд амьдарч ирсэн хүмүүс мэдээж тийм ээ ус уух ундны усны асуудал байна штэ. Тэрнийг энэхүү тэнгэр нуураар уух ус ундныхаа асуудлыг шийдчихсэн. Одоо бол яг мэдээд тийм ээ шинэлүү хаан технологи хөгжөөд шал ондоо янзаар тийм ээ цэвэршүүлээд авдаг болсон штэ. Уул нь далай дээр далай усын уунууд худлаа штэ. Тэгэхээр энэхүү тэнгэр нуур маань энэ хавийн загасчд тосгоны иргэдий ус ундных нь асуудлыг шийдчихсэн. Тиймдээ Дагин гэд нэрлсэн байлгүй дээ тий. Яг зөв. Далай нь аралтай, арал нь уултай, уулс нь дундаа нууртай, тэнгэрийн доорх тансаг өнгөтрөх даалиан арал дээр л байдаг гэлтэй. Дагин нуурын урт нь 800 гаруй метр, өргөн нь 200 метр, гүн нь 30 метр бөгөөд 1.2 сая шометр усыг өөртөө агуулж байдаг. 1970-аад онд нутгийн тосгоны иргэд шар тэнгис рүү цудхан орсон булгийн усыг хааж битүүмжлэн далан барьснаар энэ нуур үүссэн байдаг. За үзэгчдээ сайн байцгаана уу. За ингээд сайн байна уу, дундад орон сайн байна уу, даалын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За өнөөдөр бид нар штэ Чаншан чөндөгд одоо ийм арал дээр ирчихэд байж байна. Энэ арал дээр штэ загасчд маш их амьдардаг, оршин суудаг. Тэгээд өнөөдөр бид нар Лючинжан гэж нэг загасчтай уулзаад энэ хүний ховийнх нь одоо ингээд онгоцоор, усан онгоцоор ингээд далай дээр ирчихсэн. Бид нар загас агнаад явж байна, байж байна. За энэ хүн болохоор Лючинжан гэдэг хүн өөрөө байж тань загасчдын дунд явуулдаг дэлхийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Одоо маш олон төрлийн ингээд нэрийг мэдэхгүй маш олон төрлийн загас барьж исэн. Айгуу сонирхолтой. Тэгээд энэ өөрөө энэ хавийн одоо юм усан завтай, усан онгоцтой одоо хундагийн мотортой. Энэ болохоор шүү дээ бас энийг чинь барихад бас байна шүү дээ. Жолооны үнэлэгчтэй үнэлэх авдаг гинэ. Тэгээд энэ бол зүгээр хэлж байна. Өөрөө би зүгээр ингээд агнж загас агнахтай юм уу? Далай дээр ажил хийхдээ ашигладаг юм аа гэж. Одоо юу гэдэг юм да. Энгийнх нь хэрэгэлдэг юм онгоц. Энэ нэг 400 мянган бараг л 50-60 мянган доллар гэсэн үг байхгүй. Тэгээд энэнийг өөрөө одоо шалгуулад үнэлэх нь аваа. Тэгээд энэнийг
бариад далай дээр загас агнаад тэгээд жуулчдыг дагуулад загас агнадаг, далай дээр одоо аялдаг ийм одоо үйлчлэгээ хийдэг юм хүн байна. Маш сонирхолтой. Тэгээд үнэхээр энэ далай бол биш дээ. Дээр нь гараад ирээд одоо бид нар далайнд энэ том далай дээр ингээд онгоцтой, ус онгоцтой байж байна. Энэ үнэхээр хөвөө хязгааргүй төсөөлөх арга байхгүй. Тэгээд энэ далай дээр хүртэл 4-5 мянган муу гэдэг чинь баг 1000 га газар ингээд аваад өөрөө үржүүлэг тижээврийн үйл зэрэглэж байна бас. Зөвхөн далай доор нь одоо нэг далайн орхотыг гэдэг чинь хайшин гэдэг юм тижээгээд тэр үл яг жинхэнэ байгалийн хээрийн одоо хайшин далай орхотыг тижээгээд засал борлуулдаг. Тэгэхээр энэ хүний энэ ажиллаж амьдарч байгаа энэ хүний байга байдал үнэхээр сонирхолтой. Нэг сайхан даруухан хүн байна. Далиан нь өмөр дөргөргийн 39 хэмд байрладаг болохоор энтхийн далайгаас барьсан загас жараханууд амт шинттэй далайн орхойд зэрэг алдартай бүтээгдэхүүнүүд нь байгалийн орц найрлага эмийн чанараараа олон түмэнд төгсөн байдаг.这个是一个我们叫什么叫鱼探啊，实现个超声波啊，对对对。 Энэ хоёо маш их шинэ ухаан аймаар байна. Энэ бол ингээд бүх дэлхийн мөн бүрцгэд одоо нийтэм одоо нэгдэлтэй ашигладаг юм GPS юм байна л да. Тэгээд энэ байж та нэг долгионоор нь ингээд хянаад одоо хянах самбар дээр гарч ийн. Энэ далай доор юу байна? Тэгээд энэ загсны сүргүүд ингээд загсны сүрэг явдаг штэ. Сүрэг явж хахад харагдаж байна. Тэгэд энэ одоо бид нар хэлж байгаа хайшин одоо далайн орхоод юм орхоод шиг тийм юм байдаг штэ. Уртурт тэрнийг тижээдэг юм байна. Тэгээд энэнийг тэрнийг тижээдэг нь зэрлэг тэр орхоодоо ирүүлэхийн төлөө далай доор ингээд чулуу дэвсэд тэд нар ингээд энд ирэх дуртай байна. Тэгэд энд амьдардаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр эдний одоо ашиглаж байгаа, зарж байгаа, идж байгаа, хэрглэж байгаа энэ далайн орхоодоо бол тэр чигээр яг жинхэнэ байгаль гэсэн үг. Ямар тижээвэрд ороогүй. А энэ зүгээр ингээд баахан бөмбөгнүүд байна шүү дээ. Энэ ч юм бол дээр нь байгаа нөө тижээврийг жижиг зулцгийг аваачаад ингээд торн тэгээ торлоо тавьсан. Далайд тижээж гэж аахгүй. Тэр нь болохоор одоо малаар хэлүүл ёстой жинхэнэ фермийн малаж авах гэж хэлж байна. Эднэрийг бол зэрлэг жинхэнэ байгалийн одоо энэ тижээврийн үйл зэрэглэж байгаа хүмүүс юм байна. Далайн гүнд үржүүлж байгаа далайн орхойд шүүх ажилд бидэхэд гар бие оролцлоо. Уудам талын хүмүүс малынхаа буйнд жаргаж, амжиргаагаа өөд татдаг тайдал, гүн далайн ёроолд загас жараахаа далайн орхойд зэргийг тижээн үржүүлж, түүгээрээ амьдралаа залгуулна гэдэг хүн төрлөختний бас нэгэн шийдгэлтэй. Нэг буугаад нэг 15-20 минут болоод гараад ирдэг байна л да. Энэ одоо далайд орж нэг одоо далайн нөгөө идэ далайн орхоод тэрийг туудаг. Бид нар ингээд далайн ёроолт гэдэг. Далайн ёроолт тижээдэг юм байна тэрийг тий. Тэгээд бид ч одоо доор бууж авдаг юм байна л да. Тэгээд энэ ч бас тэр мөн мал малчтай адилхан юм байна шүү тий. 5-6 жил болгож яцыг гаргаж авч иддэг гэж шүү дээ. Өсгөж ягаад бүр нас шүд гүйцээж байгаа гэсэн үг л дээ. За одоо бол ингээд штэ газрын олж гад ингээд өсрээд бооно. Их юм өрөөд бууж шүү. Бараг 15-6 жин гэдэг чинь 7-8 хил юм нэг хөшлөргшөө өрөөд. Дахиад дээрс нь чинь бийн хөнгөн хөвөд бууж живж болдоггүй гэж байгаа байхгүй. Тэгээд ийм том жингийн туухай шиг юм өрөөд бууж байгаа байхгүй. Тэгээд одоо доошоо муугаад доороос одоо бид нар юу авч гарч ирэх юм мэдэхгүй. Юу таруул юу л гэж байна. Далайгаа даган дэвжиж цэцэглэн хөгжсөн Далиан хотынхны хувьд далай гэдэг өндөр чанартай бүтээн байгуулалтын стратеги хамгийн тод давуу тал юм аа.
За ингээд 20 метрийн усны доор гүүнд ороод 20 метр ус юм да. Ингээд одоо миний танихаар 3-4 төрлийн далайн амтан шүүгээд аваад ирсэн. Энэ далайн зараа энэ бол маш их уурагтай. Маш их шим гэтэл витамин тэр чигээр витамин. Энэ юм аш энэ аим хөдөлж байна. Аха. За энэ нь болохоор нөгөө далайн ороход биш. Энэ бол жинхэнэ одоо зэрлэг далайн ороход байж. Энэ юм. Тига хайшаа. За энэ дулаа. За. Алтан наран далайн мандалд уусан жаргаж, шижиртэн гялалзах цагт ор энд амар амгалан айлчлана. Орчин үеийн хөгжилтэй далайн хот, олон улсын тээврийн төв, зүүн хойд Аз дахь олон улсын усан онгоцны төв, олон улсын логистикийн төв гэгчлэн сэтгэл булаах далдын их сүр хүч яруу уян хоршин байх Далиан арлаас ая тухыг хантал мэдрээд жаргах нарны туяанд дараагийн зогсоол руугаа аяны жолоогоо залваа бит.